Сайн байцгаана уу? LXPZ e-school сегмент вебэд сургалтын менежер өөрөөр ихээр нэвтрэнэ. Сургалтын менежер багш нарын оруулсан жилийн эцсийн дүгнэлтийн мэдээллийг харахдаа үнэлгээ үндсэндсэний жилийн эцсийн дүнд эцсийг сонгоно. Зүүн урд болон байрлах төвшнүүдийн мэдээллээс 2023-аас 2024 оны хичээлийн жилийг сонгоно. Ингэснээр баталгаажуулсан төлөвт байгаа жилийн эцсийн дүн болон баталгаажуулаагүй төлөвт байгаа жилийн эцсийн дүнгийн мэдээллийг харна. Баруун дээд болон байрлах хайлт хэсэг дээр хичээлийн бүлгийн нэр болон багшийн нэрээр хайлт хийх боломжтой. Жилийн эцсийн дүн дээр булганы баруун товчийг дарж харах сонголтоор эсвэл хичээлийн бүлгийн нэрэн дээр задарч буй холбоосоор дарж тухайн хичээлийн бүлгийн жилийн эцсийн дүн дэлгэрэнгүй мэдээллийг харна. Эхний үснэгтэд жилийн эцсийн дүн бодсон ерөнхий мэдээлэл харагдах бол дараагийн үснэгтэд ангийн нийт сурагчдын амжилт, чанар, гүйцэтгэл болон дээд доод оноо 1-8 түвшинд үнэлгээ авсан сурагчдын мэдээлэл харагдана. Хайлт хэсэг дээр сурагчийн нэрээр хайлтын тухайн сурагчийн үнэлгээг харах боломжтой. Ангийн сурагчдын үнэлгээг Excel файлаар татаж авах бол улбар шар Excel татах цонхон дээр дарна.